Эрдэнэтийн хувьд бол бас л 3 ээлжээр хичээлж байгаа. 17 онд үндсэндээ бол ямар ч хөрөнгө оруулалтууд тавигдахгүй байгаа шинээр. Тэгэхээр ер нь Эрдэнэттэй анхаарч сургууль цэцэрлэгүүд барих гэж байгаа асуудал байна уу гэж нэгдүгээр асуух чинь. Хоёрдугаарт тэр хүүхэд гаргах үйлчилгээ 17 оны төсөвд бол хэдэн дөрөв тавиад явах хэрэгтэй байна. Шалгах юмнуудыг шалгаад үнэхээр сургуулиуд гэдэр үйлчилгээ одоо цэцэрлэгүүд нь ажиллаж байгаа болвол тэрэнд нь мөнгө тавьж байгаад энийг үргэлжлүүлэх нь зүйтэй. Хүүхэд гаргах үйлчилгээнд дээр. Энэ дээр бол та бүхэн бас 17 онд бол бас хөрөнгө мөнгө тавиад явах хэрэгтэй байна гэдэг хэлсэн. 3 дугаарт нь би нэг мэдгэж байгаа. Дэлхийн 100 гаруй ихтэй сургууль, шилдэг ихтэй сургуульд Монгол хүүхдүүдийн сурдаг төлбөрүүдийг бол төрөөс бас дааж явж ирсэн. Энэ дээр бол ямар ч хөрөнгө мөнгө 17 онд суугаагүй гэж байгаа. Энэ талаар бас хариулт өгөхгүй юу? Багш нар 5 жилд нэг удаа хөдөө орон нутагт ажилладаг багш нар бол 5 жилд нэг удаа бол бас тэтгэмж авдаг. Тэр нь бол бас миний ойлгож байгаа 17 онд болж байгаа. Тэр 5 жил нь. Энэ дээр 17 онд бол бас төсөвд бол мөнгө суугаад явах хэрэгтэй байна. Энэ талаар бас нэг хэлж өгөхгүй. 17 оноос ер нь өнгөрсөн 4 жил бол багш нарын цалин нэг удаа нэмээгүй. Цалин нэг ч удаа нэмээгүй. Тийм учраас 17 оноос тэр үе шаттайгаар тийм нэмэх боломж байна уугүй юу? Боловсролын яам нь юу гэж харж байгаа юм бэ гэж. Мисүүдийн асуудал бас сая бас бид нар орон нутгаар явж байхад бол бас л хэл ам татлаад байна лээ. Шалгад дуусаад үнэхээр тэр хүүхдүүд нь байдаг сурч байгаа юм бол тэр яг одоо мисүүдэнд сурч байгаа юм бол тэр сурч байгаа газрууд дээр нь бол тэр хүүхдүүд нь бол тэр 70 мянган гэдэг юм уу тэтгэмжийн стипендийн өгөөд явах хэрэгтэй юм аа. Энэ мисүүдийг бол мисүүдээр санхүүжүүлэх асуудлаа зогсоохгүйгээр 17 онд аваад яваач гэж бэлгэж байгаа. Энэ талаар бол бас хэрэгжүүлэх гэж байгаа юмнууд юу вэ? Ихтэй сургуулиудыг босхын өндөр болгоод ихтэй сургуулиудыг бас стандарт тогтоогоод ингээд багасгах талын юмнуудаа энэ ингээд барьж байгаа юм байна уугүй боловсролын яамд. Ер нь бол шинээр бол та нар ихтэй сургуулиуд лиценз өгч гэнэ үгүй юу? Ер нь бол багасгаад явах тийм хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд байна уу гэж би энэ хэдэн зүйлүүдийг асуух гэсэн юм аа. За баярлалаа. За 80 дугаар микрофон Батцуур сайд. За Дамбочир гишүүний асуултанд хариулъя. За Орхон аймгийн төвд бол 3 ээлжээр хичээлж байгаа сургууль байгаа. Орхон Эрдэнэ цогцлбор сургууль 960 хүүхдийн сургууль баригдахаар бэлтгэл ажил хангагдсан. За энэ барилгыг бол бүгд найрамдах хятад ард улсын болцдгоо тусламжийн 22 сургууль баригдах хүрээнд энэ нэрээрээ ороод шийдвэр гараад бэлтгэл ажил хангагдаад явж байгаа. Тийм учраас би энэ Орхон Эрдэнэ цогцлбор сургууль 960 гэдэг чинь одоо 1200-2 ээлжтэйгээ тооцохлоор 2000 шахам хүүхэд суралцах боломжтой ийм цогцлбор сургууль бол ашиглалтанд орноо. Зүгээр тэр мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв мөн одоо хүүхэд харах үйлчилгээний асуудал бол нийгэм хамгаалал хөдөлмөрийн яамны эрхлэх асуудлын хүрээнд байдаг. За 5 жил тутамд нэг удаа олгох тэр багш нарын тийм 5.2 тэрбум төгрөг эх оны төсвийн төсөлд бол туссан байгаа. Тэгэхээр цаашдаа энэ төсвийн төсөл энэ хэвээрээ батлагдах юм бол эх онд ашиглалтанд орноо. Энэ тэтгэмжийг олгох одоо энэ хэвээр нь өөрөөр хэлбэл 5 жил тутамд хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарт олгох боломжтой гэсэн үг ээ. Баярлалаа.